За ийм зүйл байгаа шүү. Санд өчр сайдаа энэ гишүүдэд бас энэ үйл ойлголцол төрүүлээд байгаа энэ асуудлууд өөрөө нэг талдаа засгийн газар бас хариуцлага байгаа зүйл бас байгаа шүү. Бидний асуудлыг өнгөрсөн жил орж ирсэн. Энээс хойш яг тодорхой өмнөх яагаад олон жилийн хугацаанд гацсан барьсан гэдэг энэ асуудлууд дээр холбогдох яамдуудаас нь бол саналыг авсан. За бид нар ямар нэг байдлаар энэ хилцээрийг зарчмыг дэмжихгүй байгаа зүйл байхгүй шүү. Бүрэн дүүрэн дэмжиж байгаа, байгаль орчны чиглэлээр, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр Монгол Улсын засгийн газартай тэр дундаа танаа яамтай хамтарч хийж байгаа үйлчлэг бүгдийг дэмжиж байгаа. Энэ сая гишүүдийн хэлж байгаа асуудал бол нэгдүгээрт одоо юу гэдэг нь гадаад харилцааны яамнаас засгийн газар асуугаад байгаа асуудал нь хилцээрийг бид нар дэмжиж байна. Энэ дархан ирэх ям гэдэг юм уу энэ асуудлыг эргэж харах ёстой юм биш үү? Эн чинь тухайн улсын захиргааны болоод шүүхийн гүйцэтгэх эрх мэдлээс үл хамаарах ийм зүйл болж байгаа шүү дээ. Бусад одоо юу гэдэг ижил төстэй байгууллагууд чинь ийм статус, дипломат статус эдэлдэг юм уу? Энийг зөвшөөрөх нь зүй юм уу? Шаардлагатай мөн гэдэг асуудыг нэгдүгээрс байна. Хоёрт яг саяын тэрийн байгууллагын үйлчлэгтэй холбоотой яг бас нарийн ширээ мэдээлэл байхгүй учраас тодруулж суугаад байгаа зүйл байна. Хөрөнгө оруулалтын ямар юм, санхүүжилтийн ямар юм бүтсэн юу юм гэдэг асуудлыг л ийм асууж байгаа. Тэгээ бид нар энэ асуудлыг яг холбогдох нөгөө яамдуудаас тодруулга авах гад ингээд үндсэндээ сая сүүлийн хэдэн сарын хугацаанд ингээд хандахаар яг бас мэдээлэл өгөхгүй хариуцлага хандж байгаа зүйл байна. Би одоо гадаад харилцааны яам дээр бас хандаж хэлээд байгаа юм л да. Та сайд чинь байхгүй байна. Яг л хууль зүйн дотоод хэргийн яам бол өгсөн хариун дээр ингэж байгаа. Энэ асуудлыг засгийн газрын тухай хуулиараа энэ олон улсын байгуулалтын их гэрээ хэлцээрийг бол гадаад харилцааны яам хариуцлаа. Хяналт тавих бүр эрэхтэй. За дээрэс нь энэ дипломатлуулагчийн газруудын ирэх юм халж өгөхөд арах хэрэгтэй толбогсон асуудыг зохицуулах чиглэл гэж байгаа шүү. Альданд нь олох юм уу, олохгүй юм уу те засгийн газрын хуралдаанаар оруулах уу, оруулахгүй гэдэг асуудлыг чиглэл зохицуулах хүргэнэ гадаг. Тэрнээс одоо энд нэг байгуулга нь ингээл буруу зуруу юм оруулж ичээл нөгөөдгөө зүтгүүлээд байгаа юм шиг би тийм байхгүй гэж хараад байгаа. Энэ дээр та бүхэн зохицуултуудыг хийгээд хариуцлагатай хандах зайлшгүй шаардлагатай байдаг. Бид нар та бүхнээр яг энэ асуудлаар уг нь энэ асуудлаар чинь тодорхой мэдээлэл авъя гэж хандсан. Гадаад харилцааны яам руу. Тэгээ бид бүхэнд 2-7 хоногийн дараа өгсөн хариун дээр бол бид нар асуусан зүйл нэг гэсэн. Яг энэ байгууллагын эрх зүйн байдлыг олон улсын эрх зүйн хүрээнд тодорхой тайлбарлаач. Түүний үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлээч. Хоёрдугаарх нь хилцээрийг байгуулснаар үүсэх эрсдэл давуу талын талаарх дүү шинжилгээг бас явуулаач гэсэн гадаад харилцааны яам. За гуравдугаарт яг үндсэндээ одоо юу гэдгийг энэ дархан эрх ям эдлэх эрх бүхий одоо нүүб гэдэг юм уу эсвэл дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтан ажилтнаас бусад этгээдэд тусгаалan эрх дархан эрх ям эдлүүлэх эсэх асуудлаар гэдэг асуудыг тавьсан бас. Одоо яг та бүхэн тэрэн дээр бол яг бусад олон улсын валютын сан бусад тэр одоо Аз өгшөө магч гэдэг юм уу ийм яаж ийн тодорхой одоо юу гэдэг ийм утаа гэдэг нь хариулт өгүүлэх ёстой байсан. За тэгээд дээрэс нь нэгдсэн үндэсний байгууллагын холбогдох конвенц, дипломат харилцааны тухай, консулын харилцааны тухай, Вений конвенцүүд заасан дархан эрх ям эдлэх эсэх асуудал эсэх талаарх мэдээллийг эргүүлнүүл гэсэн ийм зүйлийг өгсөн. Тэгээд та бүхэн бол хариулт бол ингээд ийм бүр их ирсэн. Энэ саналыг байгаль орчны яам гаргасан тул тэндээс мэдээлэл авах гэж байгаа. Бид нар уг нь бол манай та бүхэнд тайлгнах үүрэгтэй, манай байнгын оронд хамаарах тусгай чиг үүрэг бүхий яам. Тэгээд эргүүлээд яг саяын тэр нүүб болоод бусад одоо юм байгууллагууд ирэх идлүүлэх юм өгсөн асуудал төр болохоор энэ байгууллага нь нүүбийн бүтэц бүрэлдэхүүнд хамаарахгүй болно гэд ингээ хариулчихж байгаа. Тэгэхээр та бүхэн бол яг үндсэндээ чиг үүрэг нэгдүгürt хэрэгжүүлэхгүй байх шүү. Хуулиар олгоцсон эрхүүд дээр аюулгүй хариуцлагагүй хандж байна. Ингээд ийм хариуцлагатай асуудлууд дээр ийм дипломат байдлаар бөөрийн хилүүд хариулт өгөхгүйгээр ингэж байдаг бол эргээгээд гишүүдийг юм юунд оруулж байгаа. За би энэ үгөө бас л хэлье. Одоо зарчмууд бол бид нар үйл ажиллагааг нь ямар нэг байдлаар хийж байгаа юм байхгүй шүү те. Энд яаж юм нэхэр хууль зүйн дотоод хэргийн яам бол өгсөн бичиг харьяан дээр бол энэ дипломат яам дархан эрх эдлэх тусгаалan эдлүүлэх хэсэг асуудлыг дахин нэгтлэх шаардлагатай гэсэн бичгийг хууль зүйн сайд нь ирүүлсэн байгаа. За сангийн сайд бол за хөрөнгө оруулалт татдаг төрлийн ашигын төлөө бус сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад Монгол улс эрх ям дарах эрх олгож татвараас чөлөөж байгааг анхаарах хэрэгтэй гэсэн. Тэгээд тодорхой хуулийн одоо энэ гэрээний хэлцээрүүдийн тодорхой заалтуудыг хасах саналтай байсан ийм санал өгсөн байна. Тэгэхээр бол бид нар одоо байнгын ороо санал хураагаад дэмжсэн тохиолдолд сая энэ одоо яамдуудаас ирсэн саналуудыг бид нар протокол тусгуулад та бүхэн одоо зөвшөлтсөг хэлцээр хийгээд зурагтаа
эдгээр асуудлуудыг хасаад гэдэг юм уу те. Ингээд үндсэн хилцээрээ батлаад явах ийм эрхтэй хорон гэж хийж байгаа шүү. Энэ бол үндсэндээ засгийн газарт та бүхэнд одоо нэг дээвэр дор нэг одоо юунд ажиллаж байгаа засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа кабинетийн яам дуучин ийм байр суурьтай байна. Тэгээ энийг бол нэгтгэж зохицуулах үндсэн чиг үүрэг бол гадаад харилцааны яам дээр байгаа. Та бүхэн зохицуултууд эхнээсээ бас базаа зангидаад ингээгүй олон жилийн хугацаанд бас журвус юм асуудлууд байх шиг байна. Энэ талаас болоод ч гэсэн хардас ирж байгаа тийм асуудлууд бас байх шиг байна шүү. Тэгэхээр энийг бол үйлчлэгэнд анхаараарай. Сайдартай хэлээрэй, соёл мозгорл те. За. За тэгвэл